хайлам их сургуулийн Солонгост том групп байдаг. Тэр групп 3 том их сургуультай, 5 том эмнэлэгтэй. Тэгээд тэр хайлам их сургуулийн би 2009-өөс 11 онд төгссөн. Тэнд анхных нь Монгол эмч болж, тэгээ энэ үеийн мэслийг аргыг сурч, тэгээд Монголд авчирч энэ технологи тогшуулсан эмчнэрийн нэг байна. Тэгээд сүүлийн 10 жилийн хугацаанд би аягүй олон араасаа залуу эмчнэрийг явуул сургасан байна л да. Тэгэхээр эргээд хараад тоолсон чи хайлам их сургуулийг төгссөн Монголын одоо эмчтэр 150 гаруй болцсон байгаа байхгүй. За тэгээд бид нар одоо ноднон одоо хайлам их сургуулийг төгссөн тэгээд тэр эмчнэрийнхаа тийм холбоо байгуулсан. Тэгээ холбоо байгуулад буцаад хайлам их сургуультайгаа тэгээ өөрсдийнхөө төгссөн эмнэлгүүдтэй ингээд харьцаатай болоод тэгээ тэр шугамаараа тэр холбооныхоо шугамаар анх энэ дандаа нарийн мэргэжил эзэмшсэн залуу эмчнэрийг дагуулад өөрийнхөө энэ төрсэн газар болох энэ баруун уртад ирж анхных нь тохиолдол байхгүй юу. Тэгээд ингээд манай залуу эмчнэр бүгдээрээ их нарийн мэргэжил эзэмшсэн. Одоо Монголын аль одоо том улс хувийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа тийм залуу эмчнэр байгаа. Тэгээд одоо өнөөдрийн үйлчлэг тэгээд өнөөдөр бас 3 хагалгаа байна. Эднийг хийгээд бас нөгөө эмчнэртэй бас одоо илтгэл мэдээлэл солилцоод бас нэг мэдлэгийн бас хуваалцах тийм зорилготой ирсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо хагалгаа сургалт тэгээд өвчтөө үзэх ийм зорилготой ирээд буцаж байгаа. Тэгээ одоо ерөөсөө л юм штэ. Сайн үетэй бол сайн биетэй одоо эрүүл байна л гэсэн үг байхгүй юу. Ерөөсөө манай Монголд зүрх судасны өвчин одоо 1 номерын одоо өхөл авчирдаг өвчин гэдэг байгаа шүү дээ. Дараа нь хавдарч яд юм уу ингээд орж байгаа. Гэтэл ерөөсөө үегүй бол зүрх судасны өвчин байхаас өөр аргагүй байхгүй юу. Хэрвээ та яг л хөдөлгөөнтэй чөлөөтэй хөдөлгөөнтэй явж тэр цусыг эргүүлж явахгүй бол тэгээд зүрх мод нь шүү дээ. Даралт ихсэн, таргалалт гэдэг ингээд ирдэг учраас тэгээ хэрвээ сайн үетэй бай гэвэл ерөөсөө л биеийн жингээ барих хэрэгтэй. Тэгээд дасгал хөдөлгөөн хоолны дэглэмгэл ийм л юм байдаг ерөөсөө. Тэгээд биеийн жингээ сайн бариад хөдөлгөөнтэй байвал үе сайн бэл тэгээд нөгөө зүрх судасны өвчин энэ чинь байхгүй шүү дээ тий.